George Bizet, Brandola из драмы Дуде, обезьян. Johann Sebastian Bach, Toccata and Fuga de Moll.
Добрый вечер, дорогие друзья. Мы рады приветствовать вас. Мы рады приехать к вам в гости, чтобы доставить вам удовольствие и познакомиться с вами и пообщаться. Потому что наш ансамбль, он гастролировал в 30 странах мира. Мы музицировали в 30 странах. Это начиная Латинская Америка, 11 стран, Мексика, USA, Соединенные Штаты Америки, почти все страны Европы, Китай 5 раз были, Южная Корея 3 раза выступали. И вот очень приятно, что мы приехали к вам в гости. Если бы кто-нибудь переводил мой текст, было бы совсем хорошо. Но, к сожалению, вы понимаете меня, да? Понимаете, да? Кто не понимает, переводите рядом сидящим. Ну и вот мы очень много готовимся, гастролируем много очень выступаем в родном Якутске, в близлежащих улусах, районах Республики Саха-Якутия. Ага. Да? Да, я коротко. Да. Спасибо большое. Энэ Якут улсын виртуозы Якутыг гэдэг нэртэй хийлийн ансамбль бол маш алдартай. Дэлхийн 30 оронд өөрсдийнхөө уран бүтээлийг төлөвлөсөн. Тэгээд 30 орныхон дотор Өмнөд Америк, Америкийн нэгдсэн улс, Европ болон одоо өнөөдөр манай орнд айлчилж байна. Өөрийнхөө төрсөн нутагт Якутск хотод маш их тоглолтоо төлөвлөдөг. Ну и у нас сейчас тоже месячное гастрольное турне Иркутск, Улан-Удэ мы выступили сегодня у вас в гостях, потом у нас Санкт-Петербург, Москва, Ярославль, города России. Целый месяц мы будем на гастролях, уже неоднократно, ежегодно мы являемся участниками крупного международного Санкт-Петербургского музыкального форума. Өнөөдөр танай хүн тоглосныхаа араас бид нэг сарын турш мөн аялан тоглоно. Москва хот, Санкт-Петербург хот, Ярославль хот гэх мөн одоо бидний хүлээж байгаа нэгэн том тайзвал Санкт-Петербург хотын соёлын одоо том их наадамд бид оролцохоор өргөцсөн байгаа. Гэхдээ бид энэ наадамд олон удаа очиж тоглож байсан төвтэй. И сегодня мы решили вам подарить 21 музыкальную композицию из тех 60, которые мы приготовили на гастроли. В 2 отделениях наш концерт. И сейчас мы продолжаем наш концерт. За бид урын сандаа энэ удаагийнхаа аялын тоглолтод 60 бүтээлийг тоглож байгаа. Өнөөдөр бол энэ 60 бүтээлээс та бүхэнд 21 бүтээлийг 2 хэсэгт хувааж тайлбарна. Антонио Вивальди, «Лето, гроза» из цикла «Времена года». За одоо бид Антонио Вивальдигийн одоо сурал бүтээл болох жилийн 4 өдрөл гэдэг бүтээлийн 100 гэдэг бүтээлийг та бүхэнд тоглуулна. Энэ бол Адр гэдэг нэртэй. Спасибо.
Янис Брамс. Венгерский танец №1. Брамс, Унгар мужик. Фредерик Шопен. Ноктюрн.
Spanish composer Pablo Sarasate, Jota Navarra. Wolfgang Amadeus Mozart, Ouvertura, Opera Zweite Figaro. Моцарт фильм хөрөг дуурийг удирдав.
Сергей Рахманинов, венгерский танец, Hungary Dance. Фредерик Лоу. Фантазия на тему из мюзикла «Моя прекрасная леди». Fantasy on themes from musical «My Beautiful Lady».
Арвин бибичэн шоу уулын гүр. Вопросы запустят боевики. Улсуудыг хүчин ойлгуулдаг үрээтэй виртуозын якутыг шодрын тоглолтын их хэсэг инхөө өндөрлж байна. Ардын жүжигчийн чулуун уулын барих бүтээлээр таавагдаас бэлэг барилаа таалагдсан. Томдгоо 2-р хэсэг нь тэгээд завсарлага 15 минутын завсарлага болж байна. За аюун зав чуулгын уран бүтээл шингэсэн цомог CD-с болтолж байгаа таавал бас хөтлөж аваарай. Тэгээд 15 минутын дараа яг уулзъя.
좋다.
Начинаем второе отделение. Петр Ильич Чайковский. Фантазия на тему 3 поэтов «Спящая красавица» и «Длинное озеро Щелкунчик». Волшебные мелодии. 일본 어렵게는 얼마나 그리고 어떻게 시대 군세하고 가로세가 또 하기 부스잖아. 쉐kovski 이치디 아이소.
Паганини, Венеции, карнавал. Айсулу Тургибаева. Сандара Семенова. Анастасия Васильева. Алина Ефремова. Дарья Шафурдина. Ксения Михайлова. Инна Синякова. Софья Деревян. Нинель Петрушина. Ефросинья Ефимова.
Bozzini, Harwood, Rome.
Ермошки, Кальманян.
Мануэль де Фария. Испанский танец. Spanish dance. Просьба больше аплодисментов. Молодые артистки, амурно, артистизм, мастерство. Yes. Фестиваль наш называется «Фестиваль классической музыки». Но одной из наших главных целей является популяризация якутской музыки.
И поэтому в репертуаре и нашего ансамбля, и симфонического оркестра, и духового много, достаточно именно музыки якутских композиторов. У нас очень хорошо известен, очень популярен мелодист, композитор Аркадий Алексеев. Аркадий Алексеевич Хуманков, И вот он нам подарил свою музыкальную композицию под названием «Осенние облака». Да, сейчас вы ее послушайте. Кто хочет, может поплакать. Спасибо.
Якутын хөгжмийн зохиолч Кирилл Герасимов, Якутын бүжиг. Gerardo Rodrigues, Comparsita.
Без забот. Piazzolla, Libertango.
Спасибо большое. Спасибо большое. Маша Павловна. Вчера приехали к вам в гости, а сегодня я уже знаю монгольский язык. Она төрөлцсөн ирсэн. Өнөөдөр бид би монголоор ярьж чаднаа гэж үзүүлж байна. Сандара Семенова, Терсон, Удер, Волш Байга. Моя Хурия. И сейчас я вам представлю нашего концертмейстера, заслуженную артистку Республики Саха-Якутия Надежда Петрова. Ну и главным нашим художественным руководителем нашего ансамбля является заслуженный деятель искусства Российской Федерации и Республики Саха Лариса Иннокентьевна Габышева. Ердөөс Якутын бидний жуулгын уран сарны удирдагч, Якутын гадаад жүжигчин Афанасенко Станислав Максимович. Эйда энэ үзэгч та бүхэн өмнө Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёлын яамны урлаг уран бүтээлийн газрын дарга Сэргэлэн таныг үгэл дүгмээ хөтлөж байна. За орой төргий ямар гоё орой байваа те. Тэгээд сонгодог өвлийн хамгийн гоё буяныг эхлүүлж чаддаг хөгжмийн салбарын тэргүүлэх хийх хөгжмөр дэлхийн маш олон орнуудаар, хотуудаар цөмөрөө хамтдаа аялаад ирлээ. Тэгээд юуны өмнө бидрийг зориод Якутск, Иркутск, Улаанбаатар гэсэн энэ фестивалийнхаа хүрээнд бидрийг бүр ингээд зориод өчигдөр шөнийн 2 цагт энэ уран бүтээлчид ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр ингээд та бүхэн өмнө тоглож байгааг харахаар маш бахархалтай байна. Тэгээд энэ гоё хүмүүс зөвхөн авьяастай биш, ямар их төвчээртэй, ямар их хөдөлмөрч, ямар тийм сахилга баттай одоо уран бүтээлчдээ гэдгийг бид нар сайн уран бүтээлээр харлаа. Яагаад тэгэхээр тайзны урлагны ялангуяа хөгжмийн урлаг бол өөрөө хилдэггүй, ярьдаггүй, харин зүрх сэтгэл өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр маш их зогсолтгүй хөдөлмөрлж энэ уран бүтээл энэ гоё игшгийг биднэрт ингэж бэлгэж байгаа учраас үнэхээр гайхамшигтай, үнэхээр авьяастай, үнэхээр хөдөлмөрч огтуд байна гэж үзэж байна. Тэгээд 12 сарын саяхан урагчдээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгон заагдсан байгаа. Тэгээд энэ жилийн маань сард маш олон гадны уран бүтээлчдэрлээ. Тайваны хөгжимчид ирсэн, одоо Якутын залуухан уран бүтээлчд ирж байна. Маргааш бидний бүгдийн нэрийн хуудас болсон хөгжмийн урлагийн тэргүүн дээд Чингис хаанд шаруугай нэрмж золуулсан
дуулаачдын хөгжимчдийн бас уралдаан болон маш олон орны уран бүтээлчид шүүгчд ирж байгаа. Ингээд бас Ласкала театрын удирдаач Стефано Васильевич их наргийн тоглолтыг бол их шилжүүлсэн. Тэгэхээр бид бүхэн хүүтэн одоо 11 сар хүүтэн байгаа ч гэсэн хөгжмийн ялангуяа хөгжмөөр илэрхийлдэг соёл урлагийн амьдрал маш тулаахан байгаа байна. Тэгээд өнөөдөр маш залуу хүн одоо тийм үзэгчид ирсэн байна. Тэгээд соёлын бүтээлч үйлдвэрлэж жил болгон сар болгоныхоо концепцийг сольдог. Тэгээд энэчлийн концепц маань залуу уран бүтээлчдэд дэмжих, залуучуудын төлөө гэсэн ийм өрөөтэй байгаа учраас өнөөдрийн сэдвэлд маш их талархаж байна. Маш залуу хүн, маш мэдрэмжтэй, маш гоё одоо үзэгчид ирсэн байна. Ингээд соёлын амны нэрийн өмнөөс болон урлаг уран бүтээлийн газрын нэрийн өмнөөс хүрэлцэн ирсэн бүх уран бүтээлчтэй баяр хүргэе. Баярлалаа. Маргааш бас эдгээр маань маш гоё концертыг тоглох юм байлаа. Юунаас гадна энэ хөгжим мужийн сургууль болон Монгол Улсын консерватори бас багш нар ирсэн байна. Тэгээд мэргэжил нэгт уран бүтээлч, залуу уран бүтээлчтэй бас мастер классуудыг бэлдсэн байгаа байлаа. Тийм учраас бүгдээ одоо амжилтыг хүсье. Добрый вечер, дорогие друзья. Какие вы красивые, талантливые, трудолюбивые, такие дисциплинированные, это, как бы, девочки. Извини, что давно не говорила на русском языке, но я попробую выразить свою благодарность от имени Министерства культуры и Монголии и от себя. Спасибо вам большое. И виртуозы якуты сегодня нам притворили такие чудеса, такие красивые музыки, такая красивая гармония. Мы с вашей музыкой, вашей душой, вашими сердцами путешествовали в очень многих городах, где звучат, где ценят классическую красивую музыку. Спасибо. Спасибо. Мы для вас хотим сыграть на бис Чандаш Монти. Моника это производственная давно.
Леночка. Пауза. Пауза. Это значит, мы на следующий год к вам приедем снова. На следующий год. Хорошо? Next year. 확실히 가오가와 이렇게 나라니까 이렇게 진행이 삼았다고 했나. Якубовцы, Ветрозы, Якубы, Тайгатта, или черный город. Энэ хүрээд өдрөөр энэ шоурман Монголд баярлалаа хэлж байгаа 15 жилийн өмнө ирж байсан гэж хэлж байсан. Тэгээд товхон сууж таад зэрэгс үзэж та бүхэндээ баярлалаа. Женихом. Надежда Михайловна. Фото на память. Да? Спасибо. Пожалуйста, что-то